За hi guys, энэ удаагийнхаа бичлэгээр Хятадын Чүнчийн нотод үзэж болох үзүр үйлчлэгээний талаар мэдээлэл өргөхөд бол бэлэн болсон байна. За ингээд бичлэгийг орохын өмнө лайк болон subscribe батарцгаарай. За ингээд бичлэгийг урьдцгаая. За хамгийн ихний сонгож авсан газар нь болохоор Чүнчийн Happy Valley гэдэг нэртэй парк байгаа. За Happy Valley парк болохоор Хятад орон даяар ер нь бол нэлээд хэдэн салбартай тийм том парк байгаа. За тэгээ энэ паркны хэн зориулагдсан бэ гэх юм бол арай нэг өсвөр насны хүүхдүүдэд одон түүнээс дээш насныханд бол зориулагдсан тийм парк байгаа. Universal парк, Disney паркуудыг бодох юм бол илүү тоглоомнууд нь экстрим, илүү өндөрлөө хөөрдөг, илүү олон галзуу болгонтай, алсын харагч ч гэсэн хамаагүй өндөр тийм байгаад байдаг. За тэгэхээр ийшээ зорж байгаа хүмүүс бол аль болох бага насны хүүхдгүй явж байгаа, найз нөхдөөр явж байгаа ч юм уу, хосоор явж байгаа хүмүүс очих юм бол илүү тохиромжтой парк гэсэн. За тухайн паркын маань үн бол өнөөдрийн байдлаар бол Tripsy.com-оос 59405 төгрөгийн төгрөгөөр бол нэг өдрийн бүтэн эрх бол худалдаж авах боломжтой. За тэгээд тухайн газрыг ер нь бол үзэхэд танд бол ер нь бараг л бүтэн өдөр зарцуулагдахаар нэлээд тийм олон тоглоомтой газар байгаа. За өглөө 10 цагаас нэгээд орой 6:30-д бол хаадаг тийм газар байна. За тэгээд энэ Happy Valley маань болохоор хэлсэн чинь нөгөө Хятад орон даяар тархсан байдаг учраас хэрвээ та нэг ороо тоглолцсон үед бол ер нь бол дахин ороод авах шаардлагагүй. Хэрвээ та Бээжин дээр орсон бол бас нэг орж тоглох шаардлага байхгүй. Хэрвээ ороогүй Чүнчинд явж байгаа бол Бээжин та Universal паркт тоглосон бол Чүнчинд явж байхдаа энэ Happy Valley дээр орж тоглох юм бол ер нь бол зүгээр гэсэн. За Америкээр бол нэг Six Flags гэдэг нэг айгүй олон юм галзуу болгонтой тоглоом байдаг. Ерөнхийдөө бол тэрнтэй төстэй тийм Хятадын яг copy paste хэлбэр наа гэдээ ойлгочиход бол ер нь бол болно гэсэн үг. Hey guys, хэрвээ та энэ жилдээ багтаа заавал аялнаа гэж төлөвлөсөн байгаа бол энэ бичлэгийг дуустал нь заавал үзээрэй. Аялал гэдэг зөвхөн онгоцон суусны дараа эхэлдэг зүйл биш. Үнэн дээр аялал хамгийн түрүүнд зөв төлөвлөгөө гаргаснаас эхэлдэг. Та хаашаа явах, хэд хоног аялах, ямар газруудаар орох, нислэг, буудал, хоол унд, тээвэр гэд нийт хэдэн дөрвний зардал гаргахаа урьдчилсан мэдснээр аялал эхэлдэг. Бид танд аяллаа төлөвлөгөө болон ойролцоогоор гарах төсвийг тооцож өгөх боломжтой. Ингэснээр та тухайн аялалтаа шаардлагатай мөнгийг эдийн хугацаанд цуглуулах, аяллаа төлөвлөгөө хамтрагчтай танилцуулах, ингэснээр жил болгон хойшлуулдаг таны аяллыг бодиттой болох боломжтой болно гэсэн үг. Хэрвээ тань зөвлөгөө хэрэгтэй бол дээрх дугаар руу холбогдорой. За ингээд бичлэглүүгээ эргээд орцгоё. За дараагийн онцолж авч байгаа газар бол Чүнчийн 1949 гэдэг тоглолт байгаа. Шоу тоглолт. За энэ тоглолт нь юугаараа дэлхийд алдартай юм бэ гэх юм бол тайзан тэр чигээрээ 360 градус болж юм иргэдэг. Тэрүүгээрээ маш хүмүүс танигдсан, тэрнээс нь болж хүмүүс очиж үздэг тийм тоглолт байгаа. Дэлхийд ерөөсөө ганцхан байгаа гэж бол яригдаад байгаа. Тэгээд тухайн үзэр маань ерөөсөө бол 1-2 цагийг бол аавн. За тэгээд 1949 онд тэр Хятадын айж байдал нь ямар хуу байсан, дайн тулаан гадны халдагч, за тэрнтэй ингээ ослуулаад дуу хөгжим ингээд явж байгаа. Ер нь Хятад орн ер нь хэрхэн босч ирсэн бэ гэдэг талаар тодорхой хэмжээний хэсгийн түүхээс нь аваад тийм жүжигчсэн тоглолт хийж байгаа бол шоу тоглолт байгаа. Тэгээд гаднаас ирсэн хүмүүс бол маш олноороо сонирхож үздэг шалтгаан нь бол эхний тэр нэг 360 градус иргэдэгэ гэдгээр бол маш алдартай тийм тоглолт байгаа гэсэн. За өмнө нь мэдээллийн хувьд бол янз бол байдаг. Яг аялагч нар идэвхтэй аялдаг уйлралтай бол харьцангуй өндөр болоод ирдэг. Нэг хүний нэг ойролцоогоор 147 мянган төгрөгийн үнэтэй байдаг бол за яг өнөөдрийн байдлаар бол Tripsy.com дээр энэ зад хямдраад 95544 төгрөгөөр бол нэг хүн бол том хүн бол орж үзэх боломжтой болоод бол хямдарсан байна. За дараагийн сонгож авсан газар маань тохроо Exploration Desk гэдэг нэртэй газар байгаа. За Чүнчийн хотод маань өөрөө болохоор яг нэг Сингапурын алдартай нэг Marina Bay гэдэг буудалтай яг дөөрэлхад хийцэн тийм буудал бол байдаг. За тэр буудлын нь яг энэ буудлын дээр байдаг энэ Marina Bay дээр бол зав байдаг бол Чүнчийн болохоор нэг юм дээгүүрээ хаалттай нэг зөөн урт тийм барилга байдаг. За тэр барилгын нь дээр нь яг гарч байгаа Чүнчийн хотыг бол дээрээс нь харах боломжтой тэр газар болохоор Exploration Desk гэж хэлдэг. За энэ дээр гарахад бол ер нь бол нэлээд хямдхан нэг хүний ойролцоогоор өнөөдрийн байдлаар Tripsy.com дээр хямдраад 63366 төгрөгөөр дээшээ гарч ийн. За яг аялал жуулт ихсээд тэгэхээр энэ маань 90,000 орчим бол байдаг. За тэгэхээр өнөөдрийн байдлаар бол хямдарсан бол байна. За тэгээд ер нь дээр нь гараад хийж болохоос янз бүрийн юм зүйлүүд бол байдаг. Тэрнээсээ шалтгаалаад ер нь 1-3 цагийг бол энэ дээр бол өнгөрөөдөг. За энэ маань болохоор өглөө 10 цагаас эхлээд оройн 10 цаг хүртэл бол нээлттэй хэвээрээ байж идэг. Ялангуяа орой 10 цагаас өмнө нэг 7-8-д очиод яг нөгөө нар жаргаж явах үеэр очих юм бол ер нь бол хамгийн
оргил гоё акшныг бол харах боломжтой ер нь тийм газар байдаг. За яг үүнтэйгээ зэрэгцүүлээд дараагийн газар нь болохоор бас яг ингэж дээшээ гарч ирж Чүнчийн хотыг хардаг нэг газар байгаа. Энэ нь болохоор Eye in the Clouds гэдэг нэртэй байгаа. За яагаад энэ хоёрыг ер нь ижил төстэй байж ингэж хоёулыг нь онцлоод байна вэ гэх юм бол энэ Eye in the Clouds гэдэг газар нь болохоор мэдээж дээшээ гараад Чүнчийн хотыг харна. Тэгэхээр 360 градусаар бол харах боломжтой. Өмнөх тэр буудлын дээр гард нь болохоор яг нэг өнцгөөс бол хардаг. За энэ Eye in the Clouds дээр очиход та ер нь бол нэг 1-ээс 2 цагийг бол зарцуулна. За үнийн хувьд бол хамаагүй хямдхан болоод ирдэг. Яг бол нэг алдартай буудлын дээр гараагүй зүгээр барилгын дээвэр дээр гараад ирж байгаа болохоор нэг хүний бол нэг ойролцоогоор 31231 төгрөгөөр та өнөөдөр Trip.com-оос бол хөдөлтөж авах бол боломжтой байна. За аялал жуулчлал ихсэн үеэр бол энэ маань бол 43000 хүрэх бол тохиолдол бол байдаг. За тэгээд энийг бүр дахин онцлоод байгаа шалтгаан нь хэрвээ та энэ дээр гарч байгаа нэг өөрөөгөө юм аюулгүй бүсээр бүсэлж байгаад одоо яг тэр барилгын бүр өнцөг дээр нь очиод юм одоо замаар очиод ингээд өнцөг дээр нь очиод зураг авах болж болдог. Тэр нь бол ингээд нэлээд экстрим. Тэгээд ингээд та шууд хажуу тийшээ бол унах боломжтой. Тэг яг унсан ч гэсэн аюулгүй бүс зүүцэн учраас ямар нэгэн одоо гэмтэх ч юм уу ямар нэгэн аюул ослол хол. Тэгтээ яг нэг хүнд өгж байгаа мэдрэмж нь бол нэлээд тийм экстрим мэдрэмж авах боломжтой учраас энэ газрыг бол хамт оруулж бол онцолж байна. За дараагийн газар бол Peak of the Tree Gorges гэдэг нэртэй бол газар байдаг. За энэ нь болохоор Чүнчийн хотоос нэлээд гараа явчихна. Энэ бол байгалийн үзэсгэлэнт газар байгаа. Тэгээд зарцуулах цагийн хувьд бол 3-5 цагийг бол зарцуулсан та очоод маш том өндөр нүсэр сүрлэг уулнууд тэр уулын дундуур урсчгүй гол мөрөн за тэгээ аршаа янз бүрийн сонирхолтой юм чулуун хөшөө маш гоё өнгийн цэцэгс за тэгээ дээшээ доошоо ингээд ер нь юм уулын аялал байдаг. Ингээд дээшээ доошоо яваад очдог. За түүнээс гадна яг замд нь бол одоо та нар бол яалч хятадд явж байгаа шүү гэсэн бэлэг тэмдэг болсон юм улаан шар өнгийн хаалга маалга жишээ нь бол байдаг. За тэгээд тухайн газар очиод энэ бол ерөнхийдөө энэ маань нэг юм national одоо үндэсний парк маягийн газар гэсэн. За тэгээ очиход бол нэг хүний ойролцоогоор нэг аялал жуулчлалт ихсэн үед бол 50,000 төгрөг байдаг бол өнөөдрийн байдлаар бол Trip.com дээр 34,653 төгрөгөөр бол ер нь зарагч байна. Нэлээд хямдраад өгсөн байна. За энэ газар бол тэгээд Чүнчиний ер нь бол хамгийн шилдэг одоо хийж болох 15 зүйлийн нэгээр бол шалгарсан тийм алдартай газар байгаа. Яг Чүнчинд очиж цаг гаргаад явход бол их зүгээр. За тэгвэл таны аяллаа бүтэн нэг өдрийг бол ер нь бол аавна гэдгийг бол тооцож очих хэрэгтэй. За дараагийн газар бол Чүнчиний амьтны үрээлэн байгаа. За амьтны үрээлэн бол хаавч одоо хотынхаа төвтэй нэлээд ойрхон байдаг. За тэгэнд бол янз бүрийн амьтан бол байна. За тэн дундаас хамгийн алдартай хоёр амьтан нь бол нэг нь панда, нэг нь болохоор нэг улаан панда гэж одоо нэрлээд идэг. Яг харахад бол панда шиг бол адилхан биш. Гэхдээ юм улаан өнгөтэй тийм амьтан байдаг. Би зургийн гаргацсан байгаа гэж бодож байна. За тэгээд энэ хоёр амьтнаараа нэлээд алдартай. За дэлхийд дээр ер нь бол пандаг бол үзэх боломжтой хэдхэн улс байдаг. Миний мэдчихээр бол Японд байдаг. За тэгээд Хятадд байдаг. За бусад миний Америкт ч юм үзчихсэн амьтны үрээлгүүдээр лөөсө панда харагддаг. Ер нь тоо толгой нэлээд цөөрчөд байгаа. За энэ Чүнчиний амьтны үрээлэн дотор пандагаас гадна энэ улаан панда гэж нэрлэдэг амьтан бас цуг байдаг. За тэгэхээр хичнээн та өмнө амьтны хүрээлэн ороод үзсэн байсан ч гэсэн яг ийшээ очиод дахиад үзэхэд бол нэг буруудаад тах юм байхгүй гэсэн үг. Зарцуулах цагийн хувьд бол ер нь 3-5 цагийг зарцуулна. Парк маань өөрөө нэлээд том. Зүүн төлбөрүүд бол маш хямдхан. Ерөөсөө та 12,000 төгрөг төлөөд энэ үзүр үйлчлэгийг бол авах боломжтой. За өнөөдрийн байдлаар бол Trip.com дээр 11,881 төгрөг төлөөл та энэ үйлчлэгийг бол авах боломжтой байна. Гэр бүлээрээ явж байгаа хүмүүст бол нэлээд энэ тохирсон үйлчлэгээ бол болно гэж бодож байна. За дараагийн нь болохоор Tree Gorges музей гэдэг нэртэй музей бол байдаг. За энэ газар нь бол Чүнчиний ер нь бол хэрхэн хөгжсөн, за ер нь яаж одооны төвшөнтэй ирсэн, за тэрэн гадна хятадын бас тодорхой ер нь ямар гоо амьдралтай байсан бэ гэдэг харуулдаг тийм музей байна. За энэ музейд бол ороход бол тэр аялал жуулчлал ихтэй үед бол нэлээд хүнд орчдөг. Нэг хүний 100,000 төгрөг хүртэл төгсдөг тикет нь. За гайгүй үеэр бол 48,514-гээд өнөөдрийн байдлаар бол хямдарсан байна. За энэ яг ороход бол энгийн музейнүүдтэй харьцуулахад харьцангуй үзүр үйлчлэгээ үзэх юм ихтэй ер нь хүний нүд баясгахаар нэлээд юм дажгүй музей гэж бол хэлж болно. Би хувьдаа бол бас ороод үзэхэд бол нэлээд үзэх юмтай музей байсан. Сингапурын музей бол харин надад бол нэлээд үзэх юм багтай музей байсан. Тэгэхээр энэ музейг бол бусад музейтэй харьцуулахад бол та бүхэнд бол нэлээд одоо онцолж байгаа музейнуудын нэг гэж хэлэх юм уу. За тийм байна. За тэгээд дараагийн хамгийн сүүлийн газараар бол
Three Natural Beats гэдэг нэртэй газар байгаа. За тухайн газар маань байгалийн үзэсгэлэнт бол газар зарцуулах цагийн хувьд 3-5 цагийг бол зарцуулна. За тэгээд нэг хүний ер нь бол нэг 76732 төгрөгөөр та өнөөдрөөр одоо Booking.com-аас бол тикетийг бол авах боломжтой байна. За энэ манаас мэдээж байгалийн үзэсгэлэнт газар учраас та хотоос бол нэлээд жоохон гараад явна. За тэгээд тухайн газар басны төр бол ном ногоон тэгээд ийм хадан зохионод ихтэй тийм газар бол байна. За тэгээд энэ яг үзэж авах үзэр үйлдвэрний дундор маш олон хятадын одоо эртний барилгууд танд таарна. За түүнээс гадна ийм янз бүрийн бас хятадуудын хийсэн одоо ийм төмөр дайнозавр байх жишээний ер нь бол байгалийн үзэсгэлэнт газар. За тэгээд бидний хувьд бол яг ийм Монгол улсад маань бол яг ийм бүр ном ногоон бүр ингэж одоо үгүй газар нь ерөөсөө бүр харагдахааргүй тийм ном ногоон газар бол одоо байхгүй шүү дээ. Яг тийм газар дээрээс нь маш өндөр хадан зохионуудтай тэр дундуур нь бол явдаг. За Монголд бол яг тийм хадан зохионууд бол байгаа бах. Гэхдээ тийм жалцтай биш очиход улс нэлийн зам харгууны үед өгдөг. Учраас би бол одоо ямар нэгэн дээр талаар мэдээлэл мэдэхгүй байна. Мэдж байгаа нэг нь комментэд бичиж болно шүү. За яг энэ газар бол нэлийн тийм газар гэсэн үг. За тэгээд өнөөдрийн бичлэг нь бол дуусж байна. Таалагдсан бол лайк, subscribe дарцгаагаарай. Bye guys. Дараагийн бичлэгээр уулзцгаая.